Сайн бацгаана уу? Өнөөдрийн дугаартаа аимшигтай гэх үү, харамсалтай гэх үү нэг хэргийн талаар ярихаар бэлтлээ. За шүүгдэгч 1999 онд төрсэн хоёр хүүгийн хамт хөдөө орон нутагт амьдардаг залуу байгаа. За тэрээр 2022 оны 2 дугаар сар 7 сая төгрөгийн масны зээл аваад тухайн мөнгөөрөө бод мал худалдаж авсан байдаг. Ингээд одоо авсан зээлийн эхний төлөлт нь 2022 оны 8 сард 2 сая төгрөг төлөх байсан тул хот орж 2 сарын хугацаатай барилга дээр ажил хийгээд олсон мөнгөөр зээлээ төлнө гэсэн зорилготой Улаанбаатар хотод ирсэн байт юм байна. За энэ шүүгдэх залуугийн аав болон эхнэр нь түүнийг маш ажилсаг, амьдралын ухаантай, зан аашийн хувь тайван хийж байгаа зүйлийг нухацтай хандаж, төлөвлөж хийдэг. За хүнд их тусч хаяа согтруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ шууд унтаад өгдөг, элдв муу зан гаргадаггүй, бусдаа хэрүүл маргаан хийдэггүй гэж тодорхойлсон байдаг юм байна. За ингээд хотод машины зээлээ төлөхөөр ажил хийх гэж хотод орж ирсэн шүүгдэгчээ 2022 оны 6 дугаар сарын 25-ны орой найзындаа очиж хоноод тэр хоёр ойр зүрийн ажил амжуулахаар гарсан байна. За гадуурх ажлаа дуусгаад одоо найз нь нээрөө заллахад би сансрын Ц кафед байна хүрээд ир гэж хэлснийхэн дагуу очиход тэр ганцаараа пив ууж сууж байсан бөгөөд түнээ очиход тэр хоёр нэмээд 2 пив захиалж уусан. Авсан пиваа уусны дараа дахиад бүр 10 пив нэмж авъя гэхэд найз нь за одоо болно би уухгүйгээд 17 цагийн үе шууд гэртээ харсан. Харин найзгаа гэртээ харсан гэдгийг мдээгүй хэсэг хүлээж ганцаараа авсан пивнуудаа ууж сууж байтал хээ гих эмхтэй ирээд чи сая хоёулаа явж байсан найз чи явсан юм уу ганцаараа байгаа юм уу гэхээр нь за тийм ихчээ хамт суугаач гэсэн маань. За тэр яриа утсан тэр эмхтэй бас найз эмхтэйтэйгээ цуг явсан байдаг. За тэгээд тэр гурав нэг ширээнд хамт ууж одоо сууцгаасан юм байна. За яг тамхины өрөөнд тамхи татаж байхад нь яриа утсан гэх эмэгтэй орж ирээд манайх руу явъя гэсэн санал гаргасан байдаг. За шүүгдэгчээ мөрдөн бацаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ за би Ц-папаас гарч авснаа сайн санахгүй байна. Нэг мэтгэд тэр эмэгтэй намаас удаад орц руу орж явсан. За нарийнхан коридор шиг юмар явж байсанд орсноо санаж байна. За гэрт ороод гудасчиг юм дээр хөвцөн тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орсон гэжээ. Энэ гэртээ дагуулж ирсэн эмэгтэй нь хоёр охинтой бөгөөд том охин нь англи гэр бүлийн хамт амьдардаг. За хотод бага охинтойгоо амьдардаг бөгөөд тэр өдөр цуг амьдардаг охин нь өөрийн ажилдаг байгууллагынхаа бэсрэг наадамд амралтын өдөр нь болж байгаа тул тухайн арга хэмжээнд оролцохоор хаан уул дүүргийн Чингисийн хүрээг гих газарт очсон байт юм байна. За маргааш өглөө 6 цагийн үед гэртээ ирэхэд ээж нь дээшээ харсан хувцсгүй биеийн ил харгадаг хэсэг буюу биеийн зүүн талын хэсэгт олон тооны зүсэгдсэн шарахтай их хэмжээний цус алдсан нас барсан байдалтай олцсон юм байна. Хүн амны хэрэгт холбогдсон шүүгдэгчээ за шалтгааныг би сайн санахгүй байна. Нэг харахад хохирогч над руу хутга бариад дайрж байсан. Тэгээ би гайхаж сандарсандаа хутганы нэрнээс бариад авсан. За хутгийг гараас нь салах гэхэд хутгаа хойш нь цугалж авсан. Миний гараас цус гоож халуун ойргож ангинсан. За хохирогч дахиад над руу дайрахаар нь би сандарсандаа биеэс зайлуулах гэд хойш нь хутгатай түлхсэн. Над руу дахиад дайрахаар нь би сандарсандаа өөрөөсөө зайлуулж түлхэж унгаасан. Нэг сэрсэн чинь цусны дунд байсан. Тухайн үед миний гарыг зүсгэд би яаснаа санахгүй байна. Цус хараад маш их сандарсан. Миний бие өөрийн болчмгүй үйлдэл улмаас хүний амь насыг хохироосондоо харамсаж байна. За хэдий уучиж болшгүй алдаа гаргасан ч хохирогчийн ар гэрээс уучлахгүйж байна. За тухайн үед ийм хэрэг болно гэж би бодоагүй. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийснээ санахгүй байна гэсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч эмэгтэй 28 удаа хутгалсан тогтоогдсон мөн бэлгийн харилцаанд орсон шинж тэмдэг буюу эр бэлгийс илэрсэн гэжээ. За энэ гэмт хэрэг нь Эргэн гол нусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 дэх хэсэг заалтад онц харгас хэсгээр хүний алах гэмт хэрэг нь 12 жилээс 20 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэх санкцтай ийм гэмт хэрэг байгаа. За хэрэгт холбогдсон шүүгдэгчээ гэмт хэрэг үйлдэхдээ 23 настай байсан бол хохирогч эмэгтэйн хувьд гэрч нарын өгсөн мэдүүлгээр уншихад 55-аас 60 орчим насны эмэгтэй сансрын тэр хавьд эмчний одоо дэлгүүр худалдагч хийдэг байсан юм шиг байгаа юм. Насны хувьд маш их ялгаатай амь хохирогч эмэгтэй хүүхчгэл юм залуу одоо байсан байгаа байхгүй юу?
За тэгэхээр үнэхээр хэрэгт холбогдсон залуу хохирогч эмэгтэй анх үдсэн хэсэг нь бол та нарт эргэлзээтэй байж болох юм. За Т барны ажилтан гих гэрчээ өгсөн мэдүүлэгт би хажуугаар нэмот зүгөөд явж байхад тэр хоёрыг ч ганцаараа үлдсэн залууг эгчин дүү ганцаараа явж байгаа мó найз чи яасан бэ гэж асууж байгаа нь сонсогдсон. Харин нөгөө залуу тиймээ ганцаараа явж байна. Цуг суух уу гэсэн чи нөгөө хоёр нь зөвшөөрөөд цуг сууцгаасан. За ПВ тэдэр уугаад нэлээд цогтолтын байдалтай манайхаас 18 цаг үед гараад явсан гэсэн байна. За гэмт хэргийн зүйлчлэлтээр аль нь маргаагүй. Гэмт хэргийн зүйлчлэл гэдэг маань эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 буюу онц харгас хэрцгийгээр хүний алах гэсэн гэмт хэрэг байгаа. Энэ дээр бол ерөөсө маргаагүй гэсэн. Прокурор 14 жилийн 20 хал оногдуулах санал гаргасан. За үүнийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нь улсын аллагчийн саналыг дэмжиж шүүгдэгчид хуулийн дагуу шийтгэл оногдуулж өгнө гэж хүссэн бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг өөрийн болчмгүй үйлдвэрлэмээс гэмт хэрэг үйлдэсэндээ харамсаж байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан өөрийн гин буруу хүлээн зөвшөөрж мэдүүлгээ тогтмол өгж байгаа. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хэрэг давагдсан нотлох баримтын хүрээнд харахад хохирогчийн буруутай үйлдэл бас байна гэж үзэж байна. Энийн шүүгдэгчийн алганд үндэслэн зүсэлтээс харахад хохирогч тодорхой хэмжээнд буруутай байх боломжтой байна. Улсын аллагчаас 14 жилийн 20 ялын санал гаргасан байна. Шүүгдэгч 20 гаруй настай цаашид өөрийн хүүхдээ тижээнд тэтгэх гэр бүлийн тухай хууль заасан үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хоригдож байх хугацаанд төлөвшөл олж үүний дараа гэр бүл үр хүүхдэд тижээнд тэтгэх үүргээ биелүүлэх байх гэж бодож байна. Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэргийн резидив танхайн үс хонзонгийн шинжийн нөхцөл байдал хэрэг давагдаагүй байдаг. Тиймээс эрүүгийн хуулийн ерхий ангийн 6-гийн 5 дугаар зүйл заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаар зүйшлэх боломжтой байна. Шүүгдэгчид оногдуулсан ялын тухайд өмгөөлөгчийн зүгээс 12 жилийн ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч амь хохирогчийн орчуулгатай холбоотой гарсан зардал гэм хорийн хохирол 23 сая 100 мянган төгрөг төлсөн байдаг. Түүхээс шүүгдэгчэд 14 жилийн 20 ялыг хаалттай хорих байгууллагад илүүлэхээр шийдсэн байна. Прокурорын 14-ийг хിവэрүүлсэн гэсэн. Миний хувьд бол энэ уншиж судалсан кейстэй дүгнэлт өгнө гэдэг бол тийм төдийлөн зөв биш гэж боддог. Харин энэ кейсийн хувьд бол 23 настай залуу хүүхдийг 60 хүрж байгаа эмэгтэй гэртээ өөр утгаар дагуулж очно гэдэг бол ёс суртахууны хувьд бол тийм онц биш гэж бодож байна. Уг нь бол 7 сая төгрөгийнхээ банкны зээлээ төлөх гэж хотод ирсэн залуу маань харамсалтайгаар инхүү 14 жилийн ял авахар болсон байна. Миний сүгээд дэмжин наттай хамт байгаарай. Цаг зав гарган сонсон танд баярлалаа.